Оройн тэрэг үзэгчтэй Монгол телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр яг одоо үзэгч та бүхэнд студиэс шууд хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Бид өнөөдөр нэгэн чухал сэдвийг онцолж байна. Энэ юу вэ гэхээр Монголын ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд авилгад авсан мэрэгжлийн бус бохир сэтгүүл зүйтэй байгаа талаар хүрэхээр бэлтгэсэн юм а. Манай улсын хэвлэл мэдээллийн салбарын хамгийн том голлох 9 төлөөлөл ямарч баримтгүйгээр, ямарч тодруулга авалгүйгээр худал мэдээллийг олон нийтэд хүргэсэн болохыг яг одоо үзэгч та бүхэндээ бид батлан харуулах гэж байна. Учир юу вэ гэхээр Монгол телевизийн мэдээний алба Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд мэдээллийг хэрхэн үнэн зөв хүргэдэг талаар нэгэн туршилтыг хийсэн байгаа. Яг одоо энэхүү мэдээллийг үзэгч танд хүргье. Мэдээнд орол 480 мянган төгрөг. За. 600 мянга шүү. За. Ер нь 500 мянга. Мэдээнд бэлэн болвол мэдээгээ надад өгч тэгээд төлбөрөө мэдээ орохоос өмнө шилжүүлсэн байх шаардлага. Өчигдөр арай болон өнөөдөр энд харагдаж байгаа 9 хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хуурамч мэдээг олон нийтэд үнэн эсхийг шалгалгүй тодруулж асуулгүйгээр гаргасан байгаа юм. Харин яг ямар байдлаар энэхүү мэдээг олон нийтэд хүргэснийг яг одоо үзэгч та бүхэндээ дэлгэцэн дээр илүү тайлбарлаж хүргэе. За эхний дэлгэцэн дээр Монгол Улсаа хөгжүүлэх ураатай TV5 телевиз харагдаж байна. Энэ телевизийн хувьд мэдээллийг дүрстэйгээр хүргэсэн байгаа юм. Харин мэдээллийн их сурвалж гэсэн ураатай Eagle телевизийн хувьд мөн адил энэхүү мэдээллийг дүрстэйгээр хүргэсэн байгаа. Харин иргэдийн хамгийн их итгэж найдаж мэдээллийг нь үздэг Монголын үндэсний олон нийтийн радио телевиз энэхүү мэдээллийг хуурамч гэдгийг шалгалгүйгээр дүрсгүй хідэж цагаан мэдээ маягаар хүргэсэн байгаа юм а. Мөн хэд хэдэн сонин вебсайтууд энэхүү хуурамч мэдээллийг олон нийтэд мэдээлсэн байгаа. За сонинуудын хувьд бол өнөөдөр өглөөний бүх сонин эхний нүүрэндээ энэхүү мэдээг гаргасан байгаа юм а. За энэ бол 100% худал мэдээлэл юм. Гэвч эдгээр 9 хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэг нь ч энэ мэдээллийг баримтыг шалгалгүй ямар ч тодруулга асуулгүйгээр зөвхөн төлбөр тооцоогоо хэрхэн хийх вэ гэдэг талаар лавлсан байгаа юм а. За тэгэхээр удирдах түвшний хүмүүс, улс төрчид, бизнес эрхлэгчид зэрэг хэд хэдэн өндөр түвшний их сурвалжууд ийм төлбөртэй мэдээлэл өгөх нь энгийн үзэгдэл байдаг бөгөөд өдөр бүр ийм зүйл тохиолддог гэдгийг тайлбарлаж байсан юм. Тэгвэл Монгол телевизийн мэдээний албан үнийг үнэн эсхийг шалгахаар шийдлээ. Тиймээс бид Монголын 9 том хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү утсаар ярьсан юм а. Телевизүүдийг төлөөлж Монголын үндэсний олон нийтийн телевиз, Eagle, TV5 харин сайтуудаас Оллоо цэгийн мэн, News цэгийн мэн, Go цэгийн мэн. Өдөр тутмын сониноос өдрийн сонин өнөөдөр 100 мэдээ гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн маркетингийн албатай холбогдож энэхүү мэдээллийг хэдэн төгрөгөөр олон нийтэд хүргэж болохыг тодруулсан юм а. Мэдээ гаргуул энэ онцлог мэдээ гэсэн хэсэг дээр гаргуул хэд болд юм бол? Онцлог мэдээнд орол 480 мянган төгрөг. За. Өглөө ороод маргааш өглөөний 2 курс байна. За 24 цаг. Энэ сүүлд нэмэгдсэн гэдэг дээр нь орвол сүүлд нэмэгдсэн мэдээнд 180 мянга. За. Нөгөө хажуудлын багандаа л орсон цагаараа эргэлтээд орчих. Ааха. Ангиллаас амаарад минутын цаг төгрөгөөр л ордог. Ингээний хувьд тэгээд тэндээ агуулга тухайн компанитайгаа яриад орчих гэсэн. 400 500 гэсэн хоёр янз байгаа. Ааха. Мэдээ онцлог мэдээ гэдгээр ялгаатай. Энэ 24 цаг хандаад шашиг тавьчих. Хотод мэдэн дээр мэдээ тавиулвал хэд болох вэ? Мэдээгээ зүгээр ингээ шинээр урсгах юм уу те шинэ мэдээгээр урсгах. Тийм шинэ мэдээгээр оруулахад 200 болно. Голлох мэдээ болохоор үнэтэй юу? Нүүр хуудастай баримтаа гэвэл өөр үнэтэй. Өөр хэд болох вэ ойролцоогоор? 24 цаг баримтаа гэвэл 1 цаг төгрөг болно. Богино дотоод мэдээгээр оруулах хэд болох вэ? Ер нь 500 мянга. Зураг дэвсээд одоо зүгээр богино мэдээнд оруулвал хэд байд юм бол? Юу таагаа ер нь дотоод мэдээний дундуур гарна гэсэн үг шүү дээ. Тэр нь 200 мянга. Үнэн хэд гэлээ хараар? Хараа 600 мянга 8 Хар үн чинь хэд гэлээ хараар? 600. Нэгдүгээр нүрэн дээр 8-1 чинь хэд боллоо? За хар бол 400 шүү дээ. За. Хар нь 400. Өнгөт нь болохоор 600. Ийхүү бид утсаар ярилцаж тохиролцоод дээрх мэдээллийн агуулга бүхий текстийг зурагтай хамт
захим хаягаар явуулж мөнгөө шилжүүлснээр тухайн худал мэдээлэл олон нийтэд ямар ч хаалтгүйгээр хүрсэн. Ингээд өчигдөр болон өнөөдөр дээрх сонин телевиз сайтуудаар дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ ресторан Макдоналдс 2014 оны 1-р сарын 1-нд Чингис хааны талбайн ойролцоо аль биесны нээлттэй хийх тухай худал мэдээлэл цацагдсан юм а. Чингис хааны талбайн ойролцоо нээлтэх эхний ресторан 2014 оны 1-р сарын 1-нд нээлттэй хийх бөгөөд нээлтийн өдөр бүтэн 10 цагийн турш бидний хийсэн зүйл бол ердөө л энэ. Бид эдгээр телевиз сайтууд руу зөвхөн утсаар ярьсан зам цахим шуудангаар худал мэдээллээ зурагтай нь хамт мэдээлсэн байгаа. За мэдээгээ гаргуулъя гэж төлбөрийг нь шилжүүлсэн юм. Харин үүний үр дүнд мөнгө авсан телевизүүд өчигдөр орой болон өнөөдрийн мэдээгээрээ бүгд худал мэдээллийг ямар ч баримт нотлохоогүйгээр за мөн энэ мэдээллийг хаана хизээ бэ гэдгийг огт асуулгүйгээр эфирээрээ шууд цацсан гэдгийг үзэгч та бүхэндээ батлан хэлье. За мөн өглөөний гарсан бүх сонингууд энэхүү мэдээллийг эхний нүүрэндээ худал эсхийг нь асуулгүйгээр тавьсан байгаа юм а. Тэгэхээр эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлбөртэй мэдээний ханш өөр байсан байгаа. За тэгэхээр үзэгч та бүхэндээ зарим нэгээс нь дурдан харуулхад Монголын үндэсний олон нийтийн телевиз 1 минутын 500 мянган төгрөгөөр үнэлсэн байгаа юм. За харин Eagle телевизийн хувьд 1 минутын 1 сая төгрөгөөр үнэлсэн байгаа юм. За тэгэхээр TV5 болоод 100-ны мэдээ TV5 телевизийн хувьд 220 мянга, 100-ны мэдээ өдрийн сонин өнөөдөр сонингуудын хувьд 400-аас 600 мянган төгрөгийн үн ханштай байсан юм а. Тэгэхээр сэтгүүл зүйн үндсэн зарчмын хүрээнд бид өнөөдөр эдгээр хэвлэл мэдээллийн байгууллага яагаад төлбөртэй мэдээлэл хийдэг талаар мөн яагаад ямар ч баримтгүй тодруулахгүйгээр худал мэдээллийг олон нийтэд цацсан талаар редакцаас нь манаас сурчлах хэсэг тодруулсныг үзэгч та бүхэндээ яг одоо хүргэе. Зарчмын төлбөртэй нийтлэл хариуцлагыг зардуулж байгаа яасан. Тэгэхээр түрүү энэ том юг яадаг бидний хэлбэр бодлоор үүсгэж өөрсдөө том яаж мэдээгээр бол бид хэлдэг. Тэгээд бизнес мэдээ болохоор манай борлуулалтын албаныхан одоо ингээ холбогдоод авлаа текстийг авлаа утсыг авлаа манай данс руу мөнгөнд орлол болох шууд өөрсдөө тийм бидний шаардлагацгүйгээр шууд өөрсдөө сайт руугаа ахлаа үлдчихдэг. За өөрсдөө манайх руу санал тавиал одоо манай танаа дээр мэдээлэл тавья. Тэгээ манайх одоо ийм компани байгаа. Тэгээд танаад төлбөрийн төлөөд гаргая гэсэн тийм юм байгаа шүү дээ. Хяналт тавьж штэ бид нар тэгтээ наад төлбөртэй мэдэн дээр бол бисээ хэлсэн штэ тий. Би наадах чи ахаад шалгаж олно. Маркетингаас би яг төлбөрөө төлж өгөө юу гэдгийг бол маркетинг руу шалгадаггүй. Маркетингаар ямар замаас орж ирсэн юм бэ? Хэн энэ мэдээллийг дамжуулах гэсэн юм бэ гэдгийг би шалгаад хариулт хийж болно. Адилхан сэтгүүлч шүү дээ. Бүгд Монгол сүүлийн үед ингэчээд болохгүй шүү дээ. Шууд юу болж зүгээр л худлаа мэдээлэл байгаа байхгүй юу тий. Энийг яагаад гаргаж байгаа гэдээ л асууж байна. Тэгээд цаад яг мэдээллийг авахдаа яа шалгаагүй гэж байна. Өнөөдрийн бусад цаанууд ч гэсэн төлбөртэй нийтлэгдсэн байна шүү. Харин тийм юм тий төлбөртэй нийтлэгдсэн юм л да. Тэр манай сэтгүүлч ажил биш. Хиний ажил? Би хэлж шүү. Хэлж байгаа газраас нөгсөн байл. Эсвэл хин хариуцлага өгөх. Төмөнгөд үсэн газар л хариуцсан шүү. Тэг танахаас юу хинж авдаг юм? Өмнөстэй дуулсан. Тэр байгаа юм. Чи өрөмтэй. Харин тийм мэдээ орж болсон. Ийм юм чи 3 цаг. Өөр карт марк үү? Тий. Тийм 3 цагийн танаа мэдээгээр хэн бэлээ? Ийм мэдээ ороогүй. Өрөвжөө. Салбар нээх гэдэг энэ ингэсэн баггүй. Аль биесээр 1 сарын 1-нд барах салбар нэ. Тэрний өмнө зүгээр танилцуулга мэдээлэл өгж байгаа. Гэт илүү реклам судалгаагаа он гаргаад өгнө гэсэн болохоор энэний талаарх энэ мэдээллийн талаарх аливаа тийм асуудлууд гаргацгаар дараа нь энэ харилцаа бид нар алт аюултай байхгүй. Тийм үстэй. Бид мэдээллийн салбар. Тэр талаас нь хахад нэг сайн хараад байна. За харин энэхүү хэвлэл мэдээлэлээр цацагдсан худал мэдээллийн талаарх иргэдийн санал сэтгэлдлийг яг одоо үзэгч та бүхэнд хүргье. Гэхдээ KFC нэгдсэн юм чи нэгдэх үү дээ. Ерөнхийдөө KFC нэгдсэн юм чи McDonald's нэгдэж магадгүй л дээ. Тэгж л бодож байна. Мэдгүй бид нар бол сайн мэдэхгүй шүү дээ. Ер нь бол сонссон тий. Үнэн бодтойг нь бол мэдэхгүй шүү дээ. Тий. Дэлхийд даяар ардчлалын суурин чөлөөт бие даасан хэвлэл мэдээлэл байдаг. Чөлөөт хэвлэл мэдээлэл, за чөлөөт сэтгүүлч гэдэг бол хүмүүсийн тэр дундаа ард иргэдийн манаач нь болж ажилладаг юм а. Чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг бол
зөвхөн үнэн зөв мэдээллийг л хүмүүст хүргэх байдаг. Монгол улсад хэвлэл мэдээллийн хуулиар мэрэгжсэн судлаачид цөөн байдаг. За иймээс бид Дани улсын хэвлэл мэдээллийн чиглэлээр мэрэгжсэн хуульч ёс зүйн профессортой холбогдсон байгаа юм. За учир нь Дани улсын хувьд чөлөөт бие даасан хүчтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудтай мөн жилээс жил авилгагүй улсын жагсаалтад тэргүүлдэг улс юм а. Бид мөнгнөөс хараат болсон Монголын сэтгүүл зүйн талаар мөн редакц хэрхэн чөлөөт оршин тогтнох тухай асуусан юм а. Олон улсын сэтгүүлчдийн холбоо 50-аад жилийн өмнө сэтгүүл зүйн ёс зүйн талаар дүрм гаргасан. Түүний нэгдүгээрт үнэн. Үннийг хүндэтгэх гэж байдаг бол хоёрдугаарт сэтгүүлчин зөвхөн өөрийнхөө их сурвалжаас авсан баримттай үннийг мэдээлнэ. Гуравдугаарт сэтгүүлчин үннийг нуун дарагдуулах ёсгүй гэсэн байдаг. Харин энэ дүрмийн 8-дугаарт хэрвээ сэтгүүлчин авилга авч мэдээлэл нуун дарагдуулах эсвэл мэдээлэл юм шиг олонд хүргвэл ноцтой мэрэгжлийн зөрчил болно гэсэн байдаг. Мөнгө аваад мэдээлэл юм шиг мэдээлэх нь ноцтой мэрэгжлийн зөрчил юм а. Худлаа мэдээлэл гаргасан үед ноцтой тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгтэн гэж үздэг. Авилга авч телевиз сонин дээр мэдээлэл гаргах нь эрүүгийн гэмт хэрэг юм. Мөн аливаа хэвлэл мэдээлэлд ажиллаж байгаа сэтгүүлчид худлаа мэдээлэл цацснаар өөрийн компанитай байгуулсан гэрээгээ зөрчсөн хэрэг болно. Үүнийхээ төлөө тэд ажлаас хадлагдахаас гадна нөхөн олгоор төлөх магадлалтай. Харин хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд нь хэрвээ үүнийг мэдсэн хэрнээ мэдээлсэн бол тэд мөн халагдана. Нөхцөл байдлаасаа шалтгаалж тусгай эрхээ хураалгах хүртэл арга хэмжээ авах. Ер нь бол худлаа ярьдаг хүнд хүмүүс итгэдэггүйтэй адил худал мэдээлэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллага итгэл үнэмшлээ алдах болно. Энэ маш муу юм. Учир нь бидний өдөр бүр араас нь хөөцөлдөж олж авч чаддгүй үннийг мэдээлдэг хэвлэл мэдээлэл сэтгүүлчид хэрэгтэй.